Дахин төлөвтэй ажлын хүрээнд за 2020 онд аймаг иргэдийн төлөөлөлт хурлын тэргүүлэгчдийн 68 дугаар тогтоол гарсан байдаг. За энэ тогтоол нь өөрөө Дархан сумын 13 байршил 421 талбайд дахин төлөвлөлтийн 4 хэлбэрийг одоо хэрэгжүүлье гэсэн юм шийдвэр гарсан. За энэ шийдвэрийн хүрээнд 2025 онд 2025 оны 4 сар чиг санагдаж байна. Энэ Циркул проект гэдэг компанитай хичгэлцсэн эрх хөдөлгөөний зөвлөхөрлөгийн ажлыг одоо хийж гүйцэтгэх гэрээ байгуулад энэ ажил маань үндсэндээ одоо дууссан. Сая 2025 оны 10 сарын 8-нд барилга хөгжлийн төвийн зураг зуршил магадлалын хэлтсээр магадагдаад одоо иргэдийн урлын хуралдаанд одоо хэлцүүлэхээр ингээд сая цэгцэрхэн зөвлөлийн хурал дээр ялсуулж байна. Онцлог бол ерөөсөө л одоо дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд хийгдэж байгаа энэ ажлын одоо 4 хэлбэрийг одоо тусгасан. Дээрээс нь хамгийн ихний ээлжинд хэрэгжүүлэх боломжтой 280 орчим га талбай 8 байршил дээр одоо төлөвлөлтийн ажлыг хийж дуусгалаа. За энэ ажлыг хийж дуусгахнаар манай Дархан уул аймгийн хэмжээнд үндсэндээ бол дахин төлөвлөлтийн хүрээнд одоо яг урдаа барих гол бичиг баримт маань одоо батлагдаж бий болж байна гэсэн үг. Биднес энэ одоо бичиг баримтаа үндэслээд цаашдынхаа дахин төлөвлөлтийн ажлыг үе шатыгаар хэрэгжүүлэх энэ боломж нь бүрдэж байгаа. За 8 байршил одоо яг за 1-р баг, 3-р баг, 5-р баг, 6-р баг, 7-р баг, 8-р баг, 9-р баг, 14-р баг, 15-р баг гэсэн байршлууд дээр нийтдээ 280 орчим гаталбайд дахин төлөвлөлтийн 4 хэлбэрийг одоо хэрэгжүүлэхээр ингээд одоо шийдвэр гаргаж ирж байгаа. За энэ жилийн хувьд Дархан сумын 4-р баг болон 5-р багийн одоо нутаг дэвсгэр дээр дахин төлөвлөлтийг одоо хэрэгжүүлэх шийдвэрийн хүрээнд 2 компани төсөв сонгон шалгаруулсан шалгараад ажиллаа эхлээд явж байгаа юм. За 4-р багийн хувьд төмөр замын хөв нийлүүлсэн одоо байгууллага маань нийтдээ 120 орчим айлын орон сууц барихаар төлөвлөн ажиллаж байна. 5-р багийн хувьд бол за Монгол Алт компани Дарханы барилга устралтын компани нийт 8.2 га талбайд төлөвлөлт хийгээд явж байна. За энэ хэрвээ ажил нь одоо зураг зуршилтанд амжаад батлагдчих юм бол 180 орчим айлын орон сууцыг барихаар төлөвлөд ажиллаж байгаа. За 14-р баг дээр одоо та бидний нэрэл заншнаар одоо комфорт зочдлуудын одоо замын эсрэг талд ашиглалтын хот төлөлтийн шаардлагыг хангахгүй барилга боломжийг дахин төлөвлөн барилгажуулах гэсэн хэлбэрээр одоо төлөвлөлтийн ажил одоо сая хийгдээд дууслаа. За эх жилээс одоо энэ одоо хавраас дээрх байршлуудад төсөв сонгон шалгаруулалт зарлах уу эсвэл өөр хэлбэрээр одоо дахин төлөвлөлт хэрэгжүүлэх үү гэдэг шийдвэр үе шаттай гаргаж байгаа.